За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдвээр та бүхэндээ нойр гудлын тухай ярихаар ингээд сууж байна. За би ямар үеэс эхлэх вэ гэвэл 10 жил байхдаа би чимээгүй болцсон ганцаараа үедээ ингээ айгаад унтаж чаддгүй байсан. Харин ингээ хүмүүс байгаа ч юм уу урагт үзэж байгаа үед бол өстой сайхан унтдаг. Ер нь бол үнтэй суугаасаа өмнө 10 цаг гэхэд бараг нам унтдаг тийм охин байлаа. Тэгээд хүнтэй суусан чинь манай нөхрийн цагийн хуваар ер нь 12-оос 1 цагийн хооронд унтдаг. Тэгээд би өөрийгөө бараг хүчлэн байран яг тэр цагт ингээд хамт сэрүүн байх гэж хичээгээд тэгээд нойрныхаа хэм маягийг өөрчилж байсан. Тэгээд ер нь бол гайгүй тэгээ явж агаад сүүлд ингээд ойрхон 2 төрөөд хүүхдүүдийн асаргаа одоо шүн босож хүүхдээ хөөлөх гэх зэргээс болоод ингээд нойр гудалд орчихсан. Тэгээ нойр гудалч айгүй сони юм билээ. Хангалттай унтаж чадахгүй болохоро бүр унтмааргүй санагддаг. Нэгэнт хангалттай сайхан амарч чадахгүй чи би юу унтаж яах юм бэ гэсэн бодолтой болчих юм билээ. Хоёрдугаар сэтгэл санаа тавгүй үед тэгээд амьдралд нь маш их тийм таалагдахгүй асуудлууд их байгаа үед хүн унтаж чаддгүй юм билээ. Тэгээд тэр тухайга бодоод тийм нэгэнд хэлэхүүгээ бодоод тэр намайг ингэж гомдоосон яа би тэрэн тэгж хэлэх байсан. Эсвэл би өнөөдөр өнөөдөр тэр ажлаа мартчих гэдэг ч юм уу. Иймэрхүү хийх ёстой ажил болон хэлмээр байгаа үг хүнд гомдлсон гомдол зэрэг асуудлуудаас болоод нойр гудалд орж исэн. Тэгээд миний нойр гудлаас гарах нэг шалтгаан бол би яг өөртөөгөө тулж ажилласан. Ер нь тэгээд өгчдөг ч юм билүү гэсэн бодол бас төрж байсан. Тэгээд нэг сар шахуу болж байгаад нэг л өдөр яг өөртөөгөө ярилцаа чи юу яриад байгаа юм бэ чи тий үр хөвгттэй хүн юм байгаа ч тий яагаад ингэж өөрийгөө одоо хүлэх гээд байгаа чи ямар хувь тавилангаар яаж юм чи үр хөвгттэй боддгоо юм уу тий гэр бүлээ боддгоо юм уу гэд өөрийгөө яг зэмлээд тэгээд бусдаас маш их хүлээлт байгаагаа анзаарсан. Хин нэг намайг халамжлах болов хайрлах болов тий намайг амар гэж хэлээд гоё унтуулах болов гэдэг бодол бол бараг 90% эзэлж исэн. Унтаж чадахгүйсэн яг ингээ гоё нойр хүрээд унтах гэхээр хүүхдүүд уйлдаг ч юм уу эсвэл хүүхдээ аав гэд намайг хайрлах хүн байхгүй байгаа юм шиг санагдаал тий гомдоол цохраал тэгээд би тэр зүйлүүдийг ингээ хүлээлт үүссэн маш их хүлээлттэй. Тэгээд тэрийг ингээ бодоол өнөөдөр ингээд намайг тэгж халамжлуул гоё доо надад ингэж хоол хийж өгвөл гоё доо гэдэг ч юм уу. Баах юм төсөөлөө бодсон тэрнээсээ болоод шаналал зовоол. Тэгээ өөртөө ярилцаа за одоо унтаа зүгээр чи өөрийнхөө төлөө өөрөө л юм хийн хизээч чиний төлөө хин нэг ингээ бүх зүйлийг чинь зохицуулчихгүй. Тэм учраас өөрөө гаргалгааг нь олоо. Сараа чи өөрийгөө хайрлаа гэж өөртөө хэлээд би яаж асуудлыг шийдсэн бэ гэхээр охинтойгоо ярилцаа за ээж нь яг миний нойр хүрдэг цаг ингээд болж байна. Ээжтэй саад болохгүйгээр хөдүүнрээ түр хараад өгөөч гэд яг 1 цаг орчим унтсан өдөрт. Шөнөнгөө унтахгүй байгаа штэ би 2 ихэр өгөөд хөлдөг байсан. Шөнө 8 удаа босож 4 удаа хөлдөг байсан. Нэг хөлөхдөө 20-30 минут. Ер нь унтах цаг ерөөсөө огт гардаггүй. Хажуугаар нь баас шээсэн цэвэрлэн гээд. Тэгээ өдөр 1 цаг унтаал 1 өглөө 2 өдрийн дараа гэхэд л миний бүр тэр ядрал сэтгэл гутрал тэр бүх зүйлүүд байхгүй болчихсон. Тэгээ ийм л ингээл би гаргалгааг өөрөө л гаргаж өөрөө шийдвэрээ гаргаад хийх л байсан юм штэ гэдэг тэр мэдрэмжийг авч байсан. Хоёрдугаар гэх юм бол нойроо хүрэх маш сайн арга бол оройн одоо өдрийнхаа болсон үйл явдлын дүгнэлтийг л бодно. Харин өглөө төлөвлөгөөгөө буюу дараагийн хийх зүйлээ бодно гэдэг програмчлалыг тархиндаа өгсөн. Энэ бол 70 ухамсарыг програмчлах арга гэж байд юм билээ. Тэрийг би хальт сонсоод тэгээ яг тархиндаа тэгж хэлсэн. Яг оройн юм бодох гол тий маргааш хийх зүйлүүдэд бодох гэдэг юм бол орой юм бодохгүй, төлөвлөгөө бодохгүй, өглөө бодно гэж хэлээд тэгээ унтаж байсан.
Маш том нөлөө үзүүлсэн нь болохоор ийм дасгал байсан. 3 дасгал. Нэгдүгээрт биеэ сул тавих. Хоёрдугаарт өшөө илүү биеэ сул тавих. Гуравдугаарт маш сайн биеэ сул тавих. Тэг бүр инээд хүрээд тэр аргыг ашигласан. Тэгсэн чинь ингээд биеэ хажиглаад тэг гар хөлөө суллаад хөл гараа суллаад ходоод би эрэхтнээ суллаа явжсэн чинь шүдээ зууцсан байж байгаа юм чинь. Тэг нүдээ хөдөлгөөд идэм билээ. Хамгийн сүүлд нь миний тарих ажиллаж байсан. Ашлаад бүр тарих ажиллаад тэгээ тарихаа суллаад ингээд бүх ингээд суллах юм хайсаар адил өглөө болцдог. Яг тэр зарчмаараа бол одоо хаач ямар ч тохиолдол зүгээр би хэвтэл юм бодохгүй шүү. Бодлыг зөвхөн л босоо одоо ингээд суугаа нөхцөлд бүрэн боссон нөхцөлд бодол бодё шүү. Харин унтах цагтаа болвол ер нь бол 50 бай. Юу ч битээ бод ямар ч гаргалгаа ямар шийдвэрийг бүү гарга гэдэг тэр гарга амтлаар явж байгаа. За ингээд нойр будалтай холбоотой өөрийнхөө амьдралын туршлагаас л та бүхэн хуваалцаж байгаа шүү. Та бүхэн бас энийг хэрэгжүүлээд болж байгаа үгүйгээс комент бичээд үлдээгээрэй. За мөн өөрийнхөө амьдралдаас нойр будлаа шийдэж чадсан хүмүүс байх юм бол бас өөрийнхөө түүхүүдийг хуваалцаад бусдаа бас түгээгээрэй гэж хэлмээр байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.